1206 оны эзэнт гүрэн бүх шашинд одоо тэгш хандах мөнх өх тэнгэрийг шүд бусд нь та ямар шашин шүтэн ямар угсаа гаралтай байна уу гэдэг бол хамаагүй маа гэдэг ийм зүйлийг одоо хэлжсэн. Нэг үгээр бол Монголын эзэнт гүрэн бол тухайн үед арчилсан үнэт зүйлийг илүү их тийм гаргаж иржсэн гэж бас олон улсын судлаачид үздэг. За мөн одоо эрх зүйн төр буюу хуулийн засаглалыг гаргаж ирсэн. Бүгдээрээ их засаг хуулийн өмнө тэгш хэрэгтэй байна. Ингийн одоо ард иргэд язгууртнууд нэг их тэгш хэрэгтэй байна гэдэг ийм том зүйлийг тунхагсан. Ингээд үүнийгээ Pax Mongolica буюу Монголын их амар амгалан хэмээн тунхаглаж байсан. За ингээд энэ агуу их том эзэнт гүрний түүх баг хаадын үед одоо Боторт суларсан. Үүнийг бид нар бүгдээрээ мэднэ. Бидний мэдхээр одоо цогтхон тайж кинон дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Лэгдэн тамга хадны завсар нуудаг ийм одоо харамсалтай түүхийг бас бид нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Нэг өөрөлд Монголын эзэнт гүрнийг хинч ер нь гаднаас бол задлж чадаагүй. Гагцхүү монголчууд бид нар өөр хоорондоо л задарч өөр хоорондоо үзэл санаанаас урвсан хүмүүсээс болж л Монголын одоо агуу их эзэнт гүрэн суларч бутарсан. Ингээд бид нар 200 орчим жилийн хугацаанд тусгаар тогтнол байхгүйгээр явсан. Манжийн дарлалд 200 жил дарлагдсан гэж одоо бид нар түүхийн номонд үздэг. Агуу их тэр Монголын эзэнт гүрэн тусгаар тогтнолгүй болсон. Ингээд 1911 онд манай үндэсний эрх чөлөөний хувьсгалын одоо удирдагчид болох олон одоо эх орончид Монгол улсыг дахин тусгаар тогтнуулах гэж Монголын эзэнт гүрнийг дахин эргэн сэргээх гэж хамтдаа тэмцсэн ийм түүхтэй. Үүнийг үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн түүхэнд бичиж үлдээсэн байдаг. Чин Ван ханд оржоос эхлээд хүүгийнхээ толгойг тэмцлийнхаа үзэл санааны төлөө царан дээр авчээсэн ийм түүхийг бид бүгдээрээ мэднэ. Чин Ван ханд орж учраас түүхэн хүн учраас тухайн үед тэгсэн байлгүй л гэж бодоод байгаа болохоос биш. Яг бодитоор амьдрал дээр хүн хүүгийнхаа толгойг өөрийнхөө хийж байгаа ажлынхаа төлөө авна гэдэг бол бас тийм хялбар зүйл биш юм. Гэхдээ тусгаар тогтнол үндэсний эрх чөлөө гэдэг бол Тэнгэрээс унаж ирдэг үнэт зүйл биш, харин хамтдаа тэмцэж босгодог одоо ийм том үнэт зүйл юм а гэдгийг та бүхэндээ хэлье. Ингээд 1921 онд анхны долоо удирдсан Монгол Ардын нам байгуулагдаж ардын хувьсгал ялж 1961 онд Нэгдсэн үндэсний байгууллагын эндэрт Монгол төрийн Алтан соёмбод талбай мандснаас хойш 100 жил өнгөрсөн байна. Ардын хувьсгалын шинэ 100 эхэлж байна. Яагаад ч юм ардын хувьсгалын яг түүх 100 жилийн ан наадам тасарсныг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Яагаад 99 жил нь яагаад 101 жил байж болоогүй гэж бас бодоход их сонин. Тэгэхээр энэ бол зүгээр нэг тийм наадам тасарч байгаа биш. Энэ бол монголчууд бид маш их дүгнэлт хийх ийм одоо цаг хугацаа юм а гэдгийг илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж боддог. За энэ чагуулгаараа энэ удаагийн сонгуул 3 ийм одоо үндсэн онцлогтой байгаа. Бусад сонгуультай харьцуулбал бүхэл сонгуул өөр өөрийн онцлогтой байсан. Энэ сонгуул өмнөхөөс бас одоо томоохон нэг онцлог бол энэ олон улсын нөхцөл байдал байгаа юм. Дэлхийн 60 гаруй улс оронд 2024 онд буюу энэ жил сонгуул болох нэ. Энэ оны төгсгөл гэхэд дэлхийн нийт хүн амын 50% нь саналаа өгсөн байх нь. Нийт хүн амын 50% одоо арчилсан сонголтыг хийнэ гэсэн үг. Энэ сонгуулийн үр дүнгээс хамаарч олон улсад нөхцөл байдал нэлээд тийм том хэмжээнд бас өөрчлөгдөх төлөв байдал ажиглагдаж байна гэж одоо хүмүүс бол ярьж байгаа. Энэ чагуулгаар
та бүхний Монгол Ардын намыг дэмжиж байгаа энэхүү сонголт бол Монгол улсын тусгаар тогтнол бүрээр ихт байдал парламентын засаглалыг бэхжүүлэхэд том хэмжээний дэм өгөх юм сонголт болох юм шүү гэдгийг та бүхэндээ бас хэлье. Тийм ч учраас бид нар сонгуулийнхаа урайг ард түмний ялалт хэмээн нэрлсэн юм шүү. Тийм учраас та бүхэн Монгол Ардын намыг дэмжиж байгаа нь энэ цаг үед Монгол улсын төрийг илүү тогтвортой байлгах, илүү боломжтой байлгах энэ том агуулга юм шүү гэдгийг та бүхэндээ бас хэлье. Энэ их жоохон цуурай нэх вэ нү? Гайгүй нү? За. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гутареш Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад ирсэн. За бид бүхэн бүгдээрээ үүнийг мэдж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга нэг зүйлийг монголчууд бидэнд хэлсэн. Тэрээр заримдаа олон улсын нөхцөл байдал яг далайн давлгаа шиг болдгиймаа гэж. Нэг үгээр хэлбэл олон улсын их гүрнүүд хоорондоо сөргөлдөж далайн давлгаа үүсгдэг. Өнгөц хажуунаас нь ажиглаж харвал далай хад хоёр хоорондоо ноцолдоод байгаа юм шиг харагддаг гэж. Гэхдээ өглөө болоод үүр цайх үед далай яг хэвээрээ хадч бас мөн яг хэвээрээ байдаг юм а гэж. Гагцгүй далай дунд урсаж байгаа амьтад далайн шуурганд хатан хисаа мөргөж амь насаа алдсан байдаг юм а гэдэг ийм үгийг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга монголчууд бидэнд хандаж хэлсэн. Энэ бол туйлын их бодууштай үг. Нэг үгээр хэлбэл дэлхийн геополитикийн ийм том савлгаан донд их гүрнүүд буюу дэлхийн томоохон гүрнүүд хэвээрэл үлдэх болно. Харин хөгжиж буй улс орнуудын хувьд л эрсдэл үүсэх, асуудал үүсэх ийм асуудлууд байж магадгүймаа гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга бол хэлсэн ийм агуулгатай. Тэгэхээр энэ ч агуулгаараа бид нар энэ цаг үед Монгол улсын төр засаг илүү тогтвортой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөгжлийн бодлогыг нэг цонхоор харах гэдэг бол туйлын чухал. Энэ агуулгаараа бид нар цар тахлыг даван гарч чадсан. Тэгэхгүй өөр байр суурьтай байвал энэ цаг үед бол бас нэлээд хүндрэлтэй зүйл болох байсан. Тэгээд ийм цаг үед Монгол улсын төр засгийн албан тушаалтай буюу эрх барьж байгаа хүмүүс нь л уг нь Монгол улсыг олон улсад төлөөлөх ёстой. Жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгч. Харамсалтай нь өнөөдөр ерөнхийлөгч хийж байсан хүмүүс олон улсад ийм янз бүрийн үйлдэл үзүүлээд яваад байгаа. Та бүхэн энийг ажиглаж харж байгаа. Тэгээ үүнээс болоод эдийн засаг унаасаа гэж боддог бас хүмүүс байдаг юм байна. Олон улсын нөхцөл байдал донд ингээд янз бүрийн мэдээлэл хийгээд тэгээ эдийн засаг унаасаа бензин бас тасарчаасаа ч гэж боддог хүмүүс бас байдаг. Тэгвэл нийгэм бухимдна. За бухимдвал ер нь манай намд ашигтайдаа гэж бодоод байдаг ийм хүмүүс бол бас байдгийн байна ер нь. За тэрч бүхэл хүний аймнаас эрсдэхийг хүртэл сонгуулийн үед үүлэн чөлөөний нар гэж ярьж байгаа хүмүүс бол олон улсын ийм игзэгтэй үед Монгол улсыг засаглаж авч явна гэдэг бол худлаа. Дотроо нэр дэвшилтээ хийж чадахгүй байгаа намд улсаа даатгаж хариуцуулж ийм савлгаатай үед өгч болохгүй. Тэр дундаа манай элбэг дөрж мэтийн сэтгэл хөдлөлтөй авилгын хэрэг нь илэрхээр айхтаа юу ч хамаагүй ярьж магадгүй нөхдүүд олон улсын нөхцөл байдал дээр ийм нөхдүүдийг төр засгийг удирдуулах нөхцөл байдлуудын олон улсын нөхцөл байдлын хувьд бол ямар ч боломжгүй маа гэдгийг та бүхэндээ бас хэлхэн зүйтэй. Би тэгээд ард иргэдтэй илэн далангуй л бодлоо ярьж яваа шүү.
та бүхэн маань өөрсдийнхөө л ойлгоорой. Би ер нь илэн далангуу бодож байгаа юмаа ил хилчдэг ийм л арга барилтай хүн шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ цаг үед Монгол Ардын нам өмнөх сонгуулиудад ялахын төлөө сонгуульд ордог байлаа. Харин энэ сонгуульд ялагдах ямар ч эрхгүй учраас энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам маш хариуцлагатайгаар орж байгаа юм. Тийм ч учраас ард түмний ялалт байх болно гэж хэлээд байгаа нь тэр юм. Бүгдээрээ нэр дэвшигчтэй дэмжээд Монголын ард түмний нийтлэг язгуур ярих шиг ялаараа гэж бүр нэг сайхан чанга алгаа ташаад нэр дэвшигчтэй урам өгье. За баярлалаа. Би. Энэ бол бид нар өнөөдрийг хүртэл ард түмэн хамтдаа засгийн газартайгаа их хурлтайгаа хамт тэмцсэн шудраг яс ялах уу үгүй юу гэдэг ийм одоо сонголтын өмнө энэ сонгуул ирж байгаа юм. Энэ сонгуул ирж байгаа юм. Арчсан хувьсгалын удирдагч Санжаа Сүрэнгийн зоригийн хүсч мөрөөдсөн манай Батмөнх дарга очир хатугай тэргүүтээ манай намын ахмадуудын итгэж тайван замаар төрийн эрх мэдлийг тэр залуучуудад шилжүүлсэн арчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж иргэдийн урмыг хугалж итгэлийг эвдсэн зүйл бол авилгал юм аа. Санжаа Сүрэнгийн зоригийн хэлсэн нэг үгийг бид бүгдээрээ мэднэ. Альва зүйлд эрх ашигын эрэмб гэж байх ёстой юм аа гэж. Нэгдүгээрт улсын эрх ашиг гэж байх учиртай. Хоёрдугаар улс төрийн нам нөхдийн эрх ашиг гэж байж болно гэж. Гуравдугаарт хувийн эрх ашиг арчсан нийгэмд байж болно гэж. Энэ бүх эрх ашигын эрэмб дараалал алдагдвал арчсан хувьсгалын үзэл санаа бүдгэрэх болно гэж Санжаа Сүрэнгийн зориг хэлжсэн. Бид бүгдээрээ үүнийг бас мэднэ. Ингээд зориг амиа алдснаар яг л энэ болсон л доо бид бүхэн бүгдээрээ мэднэ. Нэгдүгээр хувийн эрх ашигаа тавьж эхэлсэн. Тийм ээ, нэгдүгээр хувийн эрх ашигаа. Хувийн эрх ашигаа хангахын тулд улс төрийн намыг ашиглаж эхэлсэн. За ингээд хувийн эрх ашиг улс төрийн нам нийлээд бүдгэлэл байгуулж Монгол улсын дээр гарсан. Ийм л зүйл одоо өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд болсон. Тийм ч учраас иргэдийн итгэл унтарсан. Цагаан морин жилийн хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатаач гэсэн харцсан өөдрөг, харцсан тэнүүн байдаг байсан. Сүүлдээ бүдгэрч гисэн. Энэ агуулгаараа ардчлалыг бид үндсэн агуулга руу навцрахаас өөр аргагүй болж байгаа. Ардчлал гэдэг бол аль нэг намын өмч биш юм аа. Ардчлал гэдэг бол аль нэг хувь хүний ч өмчлөх зүйл биш юм. Ардчлал бол Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мөнгөөр хувьдаа авчдаг. Тэгээд түүнийг турж өгөх гэж байгаа сайлын үнэ гэж тайлбарлаад байдаг. Элбэг дөржид зориулсан авилгын систем биш юм аа. Ардчлал бол арчсан хувьсгал хийсэн хүмүүс нь хүүхдийн театраас эхлээд Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн бүх баялагийг өөрсдөө жагсаалт гаргаж гаад
хувьчилж аваад ард түмэнд цэнхэр ягаан тасалбарыг үлдээх дээрэм бас биш юм аа. Ардчлал бол их жанжин Сүхбаатарын талбайг Эрдэнтийг авсан Эрдэнэ бэлэг гэдэг хүнд төв талбайгаа худалдаж хэмжээний эрхчлөө биш юм аа. Ардчлал бол хувьсгалынхаа удирдагч Санжаа Сүрэнгийн зоригийн хөшөөг газартай зарч хэмжээний анархист үзэгдэл бас биш юм аа. Дэлхийн аль ч улсад хоёр хувьсгалынхаа удирдагчийн хөшөөг нь зарчаад энэ бол хувийн хвшлийн эрхчлөөгөө тайлбарлаж байгаа нэг ч арчсан улс дэлхий дээр байхгүй. Ардчлал бол хүүхдүүдийн ногоон байгууламжийг устгаж сургууль цэцэрлэгийн бүх газрыг хувьдаа завшиж аваад тоглох талбайчгүй алхамжгүй болгох хэмжээний газрын наймаа бас биш юм. Арчсан хувьсгал эхэлж байх үед миний хувьд А усыг заалгаж 10 дугаар ангид орж байлаа. Тэр үед манай багш нар ганцын 8-нд бүгдээрээ явж байлаа. Нэг монгол бичиг орлоо, буцаад кирилл бичиг рүү орлоо. Англи хэл үзгэлээ. Үзээд явж байсан буцаад орос хэл үзэх боллоо. Сүүл рүүгээ сонгодог боллоо. Манай 98 оныхан улс даяар бүгдээр улсын хамгийн том төгсөгч нар боллоо. Яагаад гэвэл доод ангийнхан маань доороос өсөж орж ирээд хамт нэг ангид орчлоо. 99 оныхан хамгийн бага төгсөгч боллоо улсын хэмжээнд. Яагаад гэвэл тал нь байхгүй болчихсон. Энэ бол шилжилтийн цаг үе. Шилжилтийн цаг үед туулж гарсан үеийнхэн бол одоо манай үеийнхэн. Тийм ч учраас арчсан хувьсгал эхэлж байхад А усыг заалгаж байсны хувьд өнгөрсөн 30 жилийн алдаа оноог ярих нь бидний үүрэг юм. Алдааг нь яриад дутагдлыг нь ил болгоод иргэдийн мэд хэрхийг хангаад юу болсон бэ гэдгийг яриад ах тусам арчсан хувьсгалын удирдагчид маань надад их дургу байгаа. Та бүхэн ажиглаж харж л байгаа. Гачгаар бацаанал гин бэхэд байсан галчлал гин гялгар хамартаа гачгаар бацаанал гин данхал гин сүүл рүүгээ шүгэлддэг данх боллоо. Яг тэр хүн юу гэж хэлэх нь надад нэг сонин зүйл биш. Гэхдээ бэрхийн уурхайд энгийн амьдрал донд өссөн амьдралаасаа би хизээж ичдэггүй. Харин арчсан хувьсгал хийхдээ ард түмнийг үзэл бодлын хувьд ялгарлан гадуурхахгүй гэж ярьж байсан хүмүүс. Арчсан хувьсгал хийж байхдаа хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэж байсан хүмүүс. Яагаад хөдөө өссөн бол муу гэж хараад байгааг л би одоо хүртэл ойлгохгүй байна. Бүгдээрээ арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн үнд цугсаагаар ялгарлан гадуурх нь буруу гэж ярьж байсан биш гэж юу тухай үед. Гэтэл өнөөдөр ард түмнээс ямар их алсраа вэ гэж би харж байна. Тэд өөрсдийгөө бараг язгууртан болгож бодоод байна шүү дээ. Тийм учраас бэрхийн уурхад байгаа нэг залуу галч гэдэг нь муухай харагдана гэж ойлгоод байна шүү дээ. Ингэтлээ арчсан хувьсгалын үзэл санаа алсарсан байна.
хүний эрх гэж байгаа мөртлөө яагаад чимгээ содом даржаа дээр хүний эрх байх ёсгүй гэж. Үг хэлэх эрх чөлөөтэй гэж байгаа мөртлөө яагаад булган үг хэлэх эрх чөлөөгүй байх ёстой гэж. Тийм ч учраас ард түмэн өөрчлөгдсөн юм огт биш ээ. Харин тэд өөрсдөө л өөрчлөгдсөн. Ачсан хувьсгалын удирдагчид албан тушаалд нүдээ сохолж амин хувийн шунлаар ачсан хувьсгалын үзэл санаанаас урвсан. Тийм ч учраас албан тушаалд нүдээ сохолж амин шунлаар үнэт зүйлээ худалдсан арчсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлсэн алхам бүхнийхээ төлөө тэд ард түмнээс уучлалдах ёстой гэж миний хувьд үзэж байгаа. Энэ сонгуул ард түмэн хүчтэй гэдгээ албан тушаалаар өөрийгөө мартсан тэр хүмүүст харуулах учиртай. Тийм ч учраас энэ удаагийн сонгуул ард түмэн ялах уу, авилгач бүлэглэл ялах уу гэдэг сонголт байх болно. Ард түмэн хүчтэй гэдгээ нотолж та бүхэн Монгол Ардын намд ерөнхий сайдын энэхүү шударга насны тэмцэлтэй хамт байгаагаа илэрхийлж чадна гэдэгт миний хувьд огт эргэлзэхгүй байгаа шүү. Баярлалаа. Мартагдсан зорилго руугаа эргэж буцах, алдагдсан зарчмаа эргэн санах ухаарлыг ерөнхий сайд амар шин эргэлтийн бодлого хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Бид энэ түүхийг бүгдээрээ мэднэ. Харин өнөөдөр Монголын ард түмэн бид арчсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформд улс үндэстнэрээ нам хагалзахгүйгээр нэгдэж төлөвшсөн арчлалын 2 дахь давлгааг эхлүүлж шинэ 30 жилийг энэ сонгуулиар эхлүүлэх нөхцөл байдал шаардлага Монгол улсад үүссэн байна. Тийм ч учраас Монгол хүн, Монгол иргэн бүхэн энэ сонгуулиар бид хамтдаа нэгдэх учиртай. Иргэдийн гарын хатгалт иргэд маань бие биенийгөө хараад хард солилцож байгаа мэдрэмж жирийн малчин айлд ганс нэрэн суух Монгол хөхөвгдийн хэрсүү хараа бүгд нэгдэж энэхүү ард түмний том дотоод мэдрэмж хүсэл тэмүүллийн төрлөгийг бий болгодог. Энэ л ард түмний төрлөгийг Санжаа Сүрэнгийн зориг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлж байсан юм а. Тийм ч учраас зоригийн хүсч мөрөөдөж байсан тэр эргэлтийн цэг рүү бид хамтдаа ард түмнэрээ буцаж нүүх мартагдсан зорилгоо санах алдагдсан зарчмаа эргүүлэн аврах авилгалтай нам харгалзалгүй тэмцэх та бидний эрд зэргийн мөн хамтын тэмцлийн нийлбэр цэгвэл энэ сонгуул юм шүү. Үнэн ч үлдэхийг би ерөнхий сайдын хувьд ард иргэдээсээ хичээнгүйлэн уриалж байна. Яагаад би үнэн бас
үнэнч байх гэж ярьж байна вэ гэвэл сонгуулийн үед бидний сэтгэл зүй маш их савлдаг юм байна. Миний хувьд анх удаа одоо парламентын сонгуулийг удирдах сонгуульд орж байна. Монгол улсынхаа өнцөг булан бүрд очиж иргэд хөдөлмөрчтэйгээ уулзж байна. Заримдаа найз нөхдөдтэйгээ ч бас уулзаж ярилцаж байна. Шудраг ёсны төлөө тэмцэнэ гэж явж байдаг манай зарим найзууд маань яг шудраг биш хүний сонгуулийн кампанид ажиллаад явж байна. Асуулаа чи одоо юу болчихвоо? Яг үгүй сонгуул штэ гэж. Гэхдээ сонгуул тусмал илүү ярьжсэн үнэт зүйл дээрээ үнэн байх хэрэгтэй юм шүү. За ахтай наадмын ард тэгээ хоёулаа уулзаа тэгээ дахиад ярив. Баялагын тэгш ус байдлын эсрэг хамгийн их ярьдаг, бичдэг хүмүүс маань хамгийн их одоо энэ чиглэл дээр эсрэг байдаг хүмүүстэй очиод нийлчих. Юу болов? Танаа намтай чи ажиллах гэсэн чинь танаа намын ч тэгээ утсаа авахгүй мэлээ шүү дээ. Яасан? Гомдц гэж байна. Манай энэ гишүүн дургуур гэдэг шүү дээ. Түрүү хажуугаар дуурахгүй л гараа авчихлаа. Мэдрүүлнэ. 30 хоногийн сэтгэл хөдлөл монголчууд бидний 30 жилийн хүсч мөрөөдсөн тэмцлээс үн цэнтэй байж огт болохгүй. Тийм ч учраас бид хуурагдахгүй байх ёстой. Тийм ч учраас бид өрөвдөхгүй байх ёстой. Тийм ч учраас монголчууд бид маш хэрсүү сонголтыг энэ удаа хийх учиртай. Нөгөө Эрдэнэтийн 49 оюу толгой Дубайн гэрээ 5 толгойтой холбоотой нөхдүүд ачдах гэд бүгдээр 10 гаруй хүн хөлийн чандад энэ сонгуулийг анхааралтай ажиглаж байгааг та бүхэн мэдээлэл авч байгаа. Тэр хүмүүс юу ч хэлж магадгүй. Ямар ч их мөнгө зарцуулж магадгүй. Бороо орхонч тэднэрт дадны юм болж байгаа. Хүний алтан амьд сонгуулийн кампанид ажил болж байгаа. Тэднэрт зөвхөн алдаж байгаа энэ маш их хэмжээний баялагийг яаж авч үлдэх үү гэдэг л чухал байгаа болохоос биш. Тэр хүмүүст Монгол улсын эрх ашиг, тэр хүмүүст монголчуудын эрх ашиг гэж хизээж байгаагүй, цаашдаач байхгүй шүү. Тийм учраас тэд ийм хүүтэн харж байгаа нөхцөлд бид ч мөн маш хэрсүү байх учиртай юм. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд олон жилийн хугацаанд хамтдаа ярьсан шудраг ёсны төлөөх тэмцэл энэ 30 жил дүгнэлт хийх гэсэн томоохон хүсэл тэмүүлэл дээрээ Монголын ард түмэн бид хамтдаа үнэн бас үнэн зүйлтгийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Мөн энэхүү тэмцэлд хамт байхыг та бүхнээсээ хүсэж байна. Үүнээс болоод санхүүгийн томьёол нэгдэлтэй ирээдүйд бид бүхэн үнийг үдээр энэ нөхцөл байдлыг одоо илчилж бас тэглүүлж чадсан. Эдгээр бас манай энэ байгаа манай дорны говийн одоо хөрөнгө оруулалтыг сонгогдсноос хойш бараг одоо 4-5 дахин тэлж чадсан. За маш их аж ахуйч, ажил хэрэгч одоо ийм манай сайд Борхуугийн дэлгэр сайхан сайдыг хариуцуулсан зүйлтэй гэж үзсэн юм аа. За бүгдээрээ дэлгэр сайхан сайдтай гадаад тушаад дахиад сайхан баян өгчээ. За мундаг байгаа. Тэгээ дэлгэр сайхан сайдыг миний хувьд бол мэднэ гэхдээ яг нэг кабинетад ингэж бол ажиллаж
үзэж байгаагүй. За би яг ер нь бодтой зүйлийг бодтой л хэлнэ. Яг юм аж ахуйн одоо том сайд нар дээр аж ахуйн хүмүүст байж ижил ард нь гарт юм л. Одоо аж ахуйн яамдууд гэдэг нь замын яам, тийм ээ, эрчим хүчний яам, барилгын яам, зэрэг хот байгуулалт. Ийм асуудлуудыг бол бас зөвхөн одоо ингээд ийм танхимд суудаг улс төрч хүн бол бас хариуцж бол чаддгүй. За манай одоо Нямбатар дарагч гэсэн одоо хотыг бол их тийм аж ахуйч байдлаар удирдах гэдэг байгаа шүү, тийм ээ. Өрөөндөө суухгүй гадуур гарч яваад байна гэдэг ч одоо сайн байна гэсэн. За ер нь яг олон сайд нартай би цар тахлын үед за мөн одоо энэ дэлхийн геополитикийн савлгаатай үед ажилласан. Зүгээр дэлгэр сайхан сайд шиг яг ийм хурдтай хүнтэй бол би ер нь өмнө баг ажиллаж үзэж байгаагүй яг улс төрийн түвшинд бол. За баярлалаа. Би тэр бодтой зүйлийг ярьж байна. Дэлгэр сайхан сайдын хувьд бол ерөөсөө л юм одоо маш тийм аж ахуйч хүн юм л. Маш хурдан одоо ингээд төслүүдийн учрыг олдог. Тэгээ хаана яг одоо ус алдагдж байна, хаана одоо эрг шураг дутаж байна, ямар уур амьсгалаас болоод энэ төсөл гацчаад байна, тэр нь улс төрийн шалтгаантай байна уу, санхүүгийн шалтгаантай байна уу гэдгийг бол маш хурдан олж хардаг. Өөрөө нөгөө юм том төслүүдээр ажиллаж исэн хүн учраас одоо тэгдэг баг. Тэгээ маш хурдан юмны одоо гацааг гаргаж чаддаг. Одоо дэлгэр сайхан сайдад хариуцсан ажил бол ер нь тэгээд бараг л нэг 5 дахин илүү хурдтай урагшилдаг. Тийм ч учраас хэцүү ийм одоо сорилттой зүйлүүдийг дэлгэр сайхан сайдад хариуцуулчих нь бол одоо засгийн газрын хувьд бол маш хялбар байдаг. Нөгөө талаараа дэлгэр сайхан сайдын бас нэг сайн чанар бол гал авахаас ерөөсөө айдгүй хүн. Манай улс төрчид чинь нөгөө нэр хамаад гэдэг нэг юм үг байдаг шүү дээ. Одоо өөрийнхөө нэр хүндийг хайрлаад бодтой зүйлийг хэлж чадахгүй, гал барьж аваа шийдэж чадахгүй ингээд тойр зүгтаагаад яваад байгаа ийм тохиолдол бол байдаг. Одоо тойр зүгтаагаад яваад байгаа гоёмсог одоо нөхдүүд бол цаг л алдаг, ер нь улсын цагийг л алдаг гэсэн үг. За дэлгэр сайхан сайдын нэг онцлог бол ерөөсөө тэгэл халуун галыг яг ингээл барьж авч артгаал хэрүүлчихгүй юм. Тэгэл одоо маргалдаал, өөртөө маргалдаал, өөртөө уурлал, өөртөө яриад ингээл одоо урагшлаад ингээд явцдаг ийм одоо хүн. Тэгээ говийн асуудлаа маш их мэддэг. Үнэхээр одоо дорны говьд энэ том бүтээн байгуулалт бол яалч юу дэлгэр сайхан сайд одоо яг л энэ зан чанар нь хийсэн л дээ. Тэнд одоо нефтийн үйлдвэр баригдаж байна. Ханг мандлын төмөр замыг одоо 6 сарын дотор барьцсан шүү дээ. 6 сарын дотор. Гэтэл бид нар одоо өргөн нарийн цариг гээд гашуун сухатын нэг замыг одоо 15-6 жил л нэлээдгүй юм болох шиг боллоо тийм ээ. Гэтэл яг адилхан километртэй зам 6 сарын дотор барьж болдгол юм бэл. Тэр ерөөсөө ингээд мань хүний хувьд ядаж зөхиод ах юм байхгүй гэдэг байхгүй. Тэгэхээр дорны говь бүс нутагт дорны говь тэргэж буй томоохон төслүүд говь сүмбэртэй заавал интеграцид орох хэрэгтэй. Үндэсний хэмжээнд би одоо дэлгэр сайхан сайдаар энэ барилгын одоо юм том орон сууцчлалтын юм одоо том төслүүдийг мөн одоо манай лувсан жамцтай уялдуулаад хөшгийн хөндийг амьлуулах одоо ийм том зүйлийг хийнэ гэсэн ийм бодолтой байгаа юм шүү. Тийм учраас дэлгэр сайхан сайдыг энэ говийн бүс нутгийн нэр дэвшилтийг одоо ахлах ёстой гэж үзсэн. Тэгээд та бүхэн маань одоо дэлгэр сайхан сайдыг одоо багаар нь дэмжиж нийт нэр дэвшиж байгаа одоо хүмүүсээ бүгдийг сонгож чадвал энэ хөрөнгө оруулалтанд чинь маш их хэрэг болно шүү гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд бүсийн ахлагч дэлгэр сайхан сайдаас алга ташаа амжилт хүсье. За манай ногоон бүсгүй хэмээн
Монгол улсад алдаршсан. За бас л хөөцөлдөлгөө их сайтай одоо ийм манай парламентын одоо туршлагатай гишүүдийн нэг экологийн асуудалд одоо маш их анхаардаг. За боловсролын сургууль сэтгэлдээ тулаар өшөлтний групп нээсэн. За шийдвэрийн нөөцлөмөд намайг хатсан манай оролцоогийн бүсгүй эрхэм парламентын гишүүн Бацхан Саржин гишүүн манай дэвш байгаа. Намайг нэрийг залуучдын байгууллагад ажиллаж байгаа үед манай одоо Саржин гишүүн маань одоо эмэгтэйчүүдийн холбоонд ажиллаж ирсэн. Тэгээ манай Саржин гишүүний хувьд маш их тийм одоо тууштай тийм хөлтөлтөд одоо тийм зүйл гэж ойлгож байна. За тэгээ ер нь бол ингээл нэг ажил хөлтөлтөд байж авахаараа хойноос нь явдаг. За тэгээд мессеж чинь хариу өгөхгүй байсан ч ер нь бол сэтгэлээр унахгүй дахиад мессеж чинь хариу өгөхгүй байсан ч ерөөсөө тэрийг одоо хичээш дүнжиж бас бодохгүй дахиад хариу өгсөн. Тэгээд яг ухсаар ингээд нөгөө мессеж байн бичээд ингээд байхад чинь хүн одоо сүүлрүүгээ тэгээд ингээд нөгөө уулзж байгаа байхгүй. Тэгээ уулзах чинь юу вэ гэхээр асуудлаа шийдэж байна л гэсэн. Асуудлаа шийдэж байна гэсэн. Тийм учраас манай Саржин гишүүний хувьд бол бас яг энэ говийн бүс нутагт бол их л хөөцөлтгөөтэй, ер нь их л тийм хөөцөлтгөөтэй хүмүүс нэр дэвшээд байгаа. Тэгэхээр би одоо энэ говийн бүс нутаг бол одоо маш их тийм хурдтай хөгжих болов уу гэж би бол одоо яг маш их тийм ихтэй байж байгаа. Тэгээ манай Саржин гишүүний хувьд бол энэ одоо ажил хэрэгч юмны хойноос шаргуу хөөцөлддөг, ард иргэдийнхээ яг дунд бас амьдарч чаддаг, маш их ойрхон байдаг, хүнийг ядахгүй харьцаж чаддаг ийм одоо маш том давуу тал бол байдаг. Тэгээ өнгөрсөн хугацаанд хамгийн их олон хууль баталсан бас парламентын гишүүдийн нэг болж одоо манай Саржин гишүүн маань бол статистикээр бас тодорсон байгаа. Тэр нь бол одоо энэ ажлын хэсэг энэ олон зүйлүүдийг бол бас сайрсан байгуулсан гэсэн үг. Тэгээ манай Дундгой аймгийн уугуул манай Говь нутгийн одоо гишүүдийн нэг захинтай тууштай ийм одоо Говь нутгийн бүсгүй. За манай Саржин гишүүний бас нэг одоо манай мөгццэг гишүүн хоёрын хийж чадсан нэг зүйл бол саяын энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жагсаалтанд байгаа одоо нэгийг харьцах нэг буюу эрэгтэй эмэгтэй хүүс яг тэнцүү байна гэдэг энэ одоо том жишгийг Монгол Улсын парламентаар батлуулж чадсан бас одоо юм түүхэн парламентын гишүүд болж одоо ингэ түүхэд бичигдэж байгаа юм. Ер нь бол ингэ энэ бол тэгээд ер нь ягаад их хурл эрэгтэй эмэгтэй хүүс адилхан байх ёстой вэ гэхээр төрийн сүлдэнд арга барилын загас яг адилхан хэмжээтэй байдаг. Тийм ээ? Аль нэг нь том биш. Цагаан сараар аав ээж хоёр хамт сууж байх үед л гэр дүрээд гоё байдаг. Яг түүнтэй адилхан ингээд ирчүүд давангаасан парламент яадаг вэ гэхээр төмөр зам, эрчим хүч гэх юм том том төслүүд рүүгээ илүү ингээд төвлөрөө явчихсан. Эмэгтэйчүүд байхаар айл гэр, хүүхэд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, номын сан, ногоон байгууламж гэдэг ийм одоо амьдралын маш их чухал зүйлүүдийг эмэгтэй парламентын гишүүд илүү их тийм одоо нягт хардгаараа энэ үл өөрөө парламентод тэнцвэртэй байх ёстой гэж үздэг. Тэрээс эмэгтэй хүнийг дарга болгох гэдэг нь гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ удаа манай Саржин гишүүн, манай мөгццэг гишүүн нарын манлайлал дунд 34 жилийн түүхэнд хизээж болж байгаагүй хэмжээний их хэмжээний одоо эмэгтэй шилдэг парламентын гишүүдээс бүрдсэн ийм парламентыг одоо ингээд бий болгох
эрх зүйн орчныг бүрдүүлж чадсанараа бас манай энэ хоёр гишүүн бол түүхэн үүргээ бас биелүүлж чадсан гэж одоо ойлгож байна. Ингээд нийт бүсгүүчүүдийнхээ өмнөөс Саран Чимэг гишүүндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд бүгдээрээ нэг сайхан алгаа ташаад хамтдаа илэрхийлжээ. За баярлалаа. За ер нь хүчтэй л нэр дэвшилт хийгдсэн байгаа шүү энэ бүс нутагт. За дараа. За баярлалаа. За миний дараагийн одоо танилцуулгыг хүсэж байгаа манай нэр дэвшигч бол за та бүхний бас сайн мэддэг аймгийн дарга нар дундаас буюу орон нутгийн амьдрал дундаас одоо төрийн түвшээ болж чадсан Дорногов аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа 3 удаа аймгаа Монгол улсын шилдэг аймаг одоо болгож өрсөлдөх чадвар 10 байраар одоо өргөжлүүлж өнөөдөр Дорногов аймаг Монгол улсыг одоо өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэлж байна. Мөн замын үүдийн шин бомб, бүс нутгийн логистикийн төв, чөлөөт бүсийн дулааны станд, за 2 том төмөр зам энэ том бүтээн байгуулалтуудыг одоо орон нутгатаа зохион байгуулж чадсан төрийн албыг анхан шатнаас нь мэрэгчлэнээр эхлээд парламентын гишүүн, улсын их хурлын гишүүн, байнгын орооны дарга хүртлээр одоо ажилласан манай Төмөр Догоогийн инх төвшин гишүүн маань энэ тойрогт нэр дэвшиж байна. За баярлалаа. Манай инх төвшин гишүүн бол бас үнэхээр нэг юм төрд одоо маш одоо чигжүү бэлтгэгдэж байгаа гэж хэлж болно. Үйлдвэржилт гэдэг ийм томоохон байнгын ороодыг хариуцаж том ажлын хэсгүүдийг бүгдийг ахлаж за шудраг бос зүйлтэй бас эвлэрэхгүй тэмцэж өөрийнхөө үзэл санааг хинээс жаахгүйгээр бас илэрхийлж чаддаг хатуу зарчимтай ийм одоо аймгийн дарга нар дундаас одоо сонгогдсон гишүүдийн нэг. Ер нь яг аймгийн дарга байжгаад их хурлын гишүүн болох бас их зөв байдаг юм лээ. Одоо манай Тогтсөрөн дарга байна, манай Бүлгийн дарга, манай Эрдэнэбат дарга байна, Сэлэнгийн, манай Идэрбат гишүүн байна. Манай Төв аймгийн Батчаргал гишүүн байна. Манай Өвөр ханган Гамболд гишүүн байна. За энд байгаа манай одоо Нараа гишүүн, инх төвшин гишүүн хоёр маань байна. Энэ хүмүүсийн хувьд бол нөгөө нэг амьдрал ахуйгаа маш сайн мэддэг учраас парламентд нэг хэлж байгаа үг нь маш их тийм жинтэй. Хүмүүс ч их сонсдог. Нөгөө аймгийн дарга байсан хүнд их хүндэтгэлтэй ханддаг. Тийм юм байлаа. Тэгээд манай инх төвшин гишүүн бол одоо үйлдвэрчлэлтийн байнгын хороог ахалж ажиллахдаа шин сэргэлтийн бодлогын аж үйлдвэрчлэлтийн сэргэлт болон бомбын сэргэлтийн бодлогыг үндэсний хэмжээнд хариуцаж ажилласан, бомбын боомыг тайлж чадсан одоо манай бас эрхэм гишүүдийн нэг. Тэгээд 4 жилийн дотор ийм олон ажлын хэсгийг ахалж ажиллана гэдэг бол бас их ер нь цөөхөн байдаг. Тэгээ манай инх төвшин гишүүний хувьд бол яалтчгүй төрд одоо бэлтгэгдсэн хүний хувьд бол энэ говь нутагт төдийгүй Монгол улсд бол маш ирээдүйтэй ийм одоо кадруудын нэг болсон. Тэгээд зангийн хувьд бол бас маш их тийм төлөв төвшин итгэж болох одоо ийм хүн. За тэгээ бүгдээрээ инх төвшин гишүүндээ дахиад нэг баяр хүргэцээ. Юуны нэг хэллэг байдаг штэ. Би ер нь хэзээ нэгэн цагт аль нэг газар тагнуулд явах бол инх төвшин гишүүнийг аваад явна гэж бас боддог юм аа. Энэ бол одоо тэгж харагддаг хүн тийм маш их тийм одоо төлөвшсөн зөв хизээч хин нэгэн хүнийг одоо араас утга шаагаад алчихгүй хүн шүү манай инх төвшин гишүүн бол. Тэгээд тагнуулд ерхий сайд нь хамт явна гэдэг бас том үнэлгээ шүү. Манай ажлын асуудалтай нэг олон угаад авахгүй ажиллаа мөстэй хийн одоо ийм л одоо мундаг манай залуу лидерүүдийн нэг олон асуудлууд одоо болж өнгөрсөн байна. Өөртөө маш их ихтэй манай камерны өмнөх үг гэж байхгүй тэгэл амтны ажиллаа хийгээл байж ийм одоо залуучдын мөн та бүхний